За 2025 он бол одоо миний хувьд их дүүрэн сайхан жил болж уран бүтээл ариунтай жил болж өнгөрлөө. Одоо өнгөрсөн оны 1 сараас эхлээд энэ оныхоо отхон сар хүртэл явсан жим замаа, мөр замаа эргэж ингээд бодлоо. Тэгэхэд одоо бас уран зохиолын ажил бол Монгол орон даяар, орон нутагт, за мөн нийслэлд бас цөөнгүй болж өнгөрсөн байна. Тэр бүхэнд бас очиж оролцож тодорхой хэмжээнд шүлэг бүтээлээ бас ард олондоо хүргэж, дуудаж ингэж явсан жил байна. За тэгээд оны одоо сүүлд бол бас шинэ номоо одоо хэвлэлтээс авсан. За болорч сум яруу найргийн наадамд тэргүүн байр эзэлсэн ийм нэг одоо жил болж дүүрч одоо өнгөрлөөдөө миний хувьд 2025 он бол стол нэг 12 мөр шүлэг шиг сайхан өнгөрлөөдөө тий. Тэгээ одоо энэ оныхоо энэ отхон өдрүүдэд энэ жил юу хийж бодсонж амжуулав, оны ихэнд бодсон ажлынхаа ард гарвуу үгүй юу гэсэн өөрөө өөрлөгөө өнгийсэн, харсан, дүгнсэн ирэх өдрүүдэн бас төсөөлөн бодсон, төлөвлөсөн ийм л нэг өдөр хоногуд одоо энэ отхон өдрүүдэд өнгөрч байна гэж ингэж бодож байна да.